Энэ бол Эрдэнэт хот. Бидний гэр, орон гэрээ өнгөтэй өөдтэй авч явах нь биднээс л шалтгаална. Хоёргүй сэтгэл, хичээл зүтгэл, бас хариуцлах хэрэгтэй. Улиран оцсон 2025 оныг эргээд толинд харъя. Ингэхэд бид юу хийв? Эрдэнэт хотод 2025 онд хийсэн хамгийн чухал ажлуудыг тулгын 3 жолоо гэвэл тэдгээр нь дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд гэсэн 3 салбар юм. Дэд бүтцийн салбарыг авч үзье. Эхлээд инженерийн шугам сүлжээ. Инженерийн шугам сүлжээ бол хотын судас. Нүдэнд харагдахгүй учраас хүмүүст тэр бүр анзаарагдахгүй энэ ажилд өнгөрсөн жил багагүй хүч хаялаа. 2025 онд Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээнд орон нутгийн төсвийн 28.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 12 км 756 м шугамыг шинжилв. Аймгийн хэмжээнд 114 км дулааны, 90 км бохирын, 120 км цэвэр усны шугам байдгаас 60 орчим хувь нь насжилт дууссан шугам байна. Газар доор байгаа юм гээд нүдэ аниад жихээ дараад яваад байж болохгүй учраас хотын суур дэд бүтцийн асуудалд түлхүү анхаарсан жил байлаа. Цаашид хот өргөжин тэлэхэд ч шугам сүлжээ маш чухал. 2025 онд Эрдэнэт хотын төвийн гэрэл төлгийг шинжиллээ. Нийт 7 байршилд 2 төрлийн 380 ширхэг гэрэл төлөг суйрлуулж, авто замын дагуу 275, явган зам дагуу 105 ширхэг гэрэл төлгийг сольсон нь орчны аюулгүй байдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлв. Энэ ажилд орон нутгийн төсвөөс 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэрэл төлөг гэдэг нэг талаас гэмт хэрэг альва эрслээс урьдчилан сэргийлэхэд чухал зүйл. За нөгөө талаас өнгө үзэмжээ ботсон ч бүүдийсэн, анивчсан гэрэлтэй байж таарахгүй дээ Эрдэнэт хот маань. Одоо шинэ гэрэл төлгийнхээ ашиглалт хамгаалтыг холбогдох байгууллагууд сайн анхаарах хэрэгтэй. Эрдэнэт хотын цахилгааны хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Нөгөө талд цахилгаан түгээх дэд бүтэц буюу шугам, сүлжээ, дэд станцуудын тоног төхөөрөмж хуучирч жилээс жилд засвар шинжил шаардах боллоо. Мөн гэр хороололд хүчтлийн уналт гэдэг асуудал байсаар. Өөрөөр хэлбэл ийшээ цаг алдалгүй анхаарч дөрвтэй арга хэмжээ авах цаг болсон байлаа. Харин 2025 онд эрчим хүчний дэд бүтцийн салбарт дөрвтэй гэж хэл болох үс алхмыг бид хийсэн. Эрчим хүчний хангамжийг сайжруулах чиглэлээр 78 нэр төрлийн ажлыг орон нутгийн төсвийн 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэлээ. Тэдгээрээс онцлог 35 10 кВт-ийн даваат дэд станц. Орхон аймаг анхудаа бие даан дэд станц барьж ашиглалтанд оруулсан нэ. Даваат дэд станц ашиглалтанд орсноор гэр хорооллын 70 орчим хувийг хангадаг хороолол дэд станцын хит ачааллыг бууруулж эрсдэлгүй боллоо. Мөн даваат дэд станцаас 18.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр татлаа. Гэр хорооллын хүчтлийн уналттай 11 багийн 22 байршилд шинжиллийн ажил хийсний үр дүнд Эрдэнэ, Дэнж, Яргуйт, Их залуу, Уртын гол, Цагаан жилууд, Аршаанд, Даваат, Наран, Баянбулаг, Баян цагаан багийн 3172 хэрэглэгч хүчтлийн уналтын асуудлаас ангижирлаа. Мөн болзошгүй аварын сангаас 2 тэрбум төгрөг гаргаж Зэст болон оюут багийн дэд станцуудад тоноглол шинжил хийж өвлийн улиралд гарч болзошгүй эрслээс урьдчилан сэргийллээ. (2025) онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 43 байршилд авто замын шинжилэл засвар хийлээ. Тухайлбал Баян цагаан багийн Пөдөө хэсэгт 1.1 км, Чингэлбагт 860 м, 7 дугаар орооллыг А1002 трастай холбох уялдаа зам. Кувейтийн дөргөөс Эрдэнэ багийн самбар хүртэл 2.5 км зам. Оросын элчин орчимд 1.3 км дөрвөн багц зам. 74-р гудамжнаас хорооллын эцэг хүртэлх хэсэг зэрэг олон чиглэлд авто замын засвар шинжил хийлээ. Мөн хотын төвийн 18, гэр хорооллын 22 байршилд замын тэмдэг тэмдэглэгээг сайжрууллаа.
Хөдөлгөөний эрчим ихтэй хүүхдүүд их зорчдог 19 байршилд гэрэлт гарц шинээр хийлээ. 2025 онд хийсэн замын шинжилгээний онцлог нэг ажил бол эрг чөлөөний гудамж буюу Чандман уулзвар. 320 м урттай 2-5 игнэтэй гэрлэн дохиотой шинэ уулзвар ашиглалтанд орсноор тэр хэсгийн хөдөлгөөний эрчим 50% нэмэгдэжээ. Танилцуулгын эхэнд тулгын 3 жулуу болсон 3 салбарын нэг нь боловсрал гэж хэлсэн нь учиртай. Юу гэвэл 2025 он бол Эрдэнэт хот боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн жил байлаа. Орон нутгийн төсөв болон болзошгүй аваарын зардлаас нийт 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж сургууль, цэцэрлэгийн барилга, дотор байр, сантехник, дээвэр, шал, дулаалга, хан цонх зэрэг зайлшгүй шаардлагатай засваруудыг гүйцэтгэлээ. Эрдэнэт хотын боловсролын салбарт хийсэн сүүлийн 5 жилийн хөрөнгө оруулалтыг харьцуулж харвал 2021 онд 1.1 тэрбум, 2022 онд 1.2 тэрбум, 2023 онд 2.6 тэрбум, 2024 онд 3.6 тэрбум байсан бол 2025 онд 22 тэрбум төгрөг болжээ. Боловсролын салбарт өнгөрсөн онд хэн их ач холбогдол өгснийг эндээс харж болно. Сургууль цэцэрлэг бол хүүхдүүдийн маань 2 дахь гэр. Салхисыг гэсэн цонхтой, ус алдсан сантехниктэй хуучирч муудсан орчинд хүүхдүүд маань сурч боловсрч болохгүй шүү дээ. Мөн 2026-аас 2028 онд ирээдүйн одод сургуулийн 100 хүүхдийн дотор байр, оюут багийн 150 хүүхдийн цэцэрлэг, 7А хорооллын 960 хүүхдийн сургууль, 2А хорооллын 960 хүүхдийн сургууль, Аршаант багийн 250 хүүхдийн сургууль, Говьл багийн 250 хүүхдийн сургуулийг барьж ажиглалтанд оруулахаар ажиллаж байна. 2025 онд Эрдэнэт медикал эмнэлгийг хавдрын онцлогоо эмчилгээний дэд төв болгосноор Эрдэнэтийнхэн төдийгүй зэрэгэлдээ аймаг сум орон нутгийн хүмүүс хавдрын өвчний онцлогоо эмчилгээ тусламж үйлчилгээг газрын ойрд авах боломж бүрдлээ. Юугүй Улаанбаатар явах хэрэггүй болсон гэсэн үг. Хүмүүсийн зардал мөнгийг хэмнэж, цаг хожиж үйлчилгээг ойртуулж байгаа хэрэг. Хавдрын дэд төвийг түшиглээд 98 ортой эмнэлэг барих зураг төсөв батлагдсан. Мөн бүсийн онцлогоо эмчилгээний төвд 350 сая төгрөгөөр хавдрыг нэгж байгууллаа. Энэ ажил бас л хүлээгдэл чирэгдлийг багасгаж, өвчтөнд амар хялбар байдлаар үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн алхам юм. Бүсийн онцлогоо эмчилгээний төвд харвалт шигдээсийн төв 2021 онд байгуулагдсанаас хойш нийт 1200 гаруй хүнд судсан дотоорх онцлогоо эмчилгээ үзүүлээд байна. Улсын төв эмнэлгүүдээс эмч мэргэжилтнүүдийг Эрдэнэт хотдоо авчран 678 хүнд үзлэг онцлогоо, 82 хүнд мэс засал хийлээ. Орон нутгийнхаа эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээж чадварчуулаад авлаа. Том эмнэлгийн эмч нараас суралцаж, хагалгаанд хамт орж, туршлага хуваалцах боломж тэрвэр гараад байдаггүй шүү дээ. Энэ ажилд орон нутгийн төсвөөс 50 сая төгрөг зарцууллаа. Мөн бүсийн онцлогоо эмчилгээний төвд нийт 3 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинжилэл хийснээр 7-оос 10 хоног байсан эдийн шинжилгээний хариу гарах хугацаа 2-оос 4 хоног боллоо. Орон нутгийн хөгжлийн сангаас 2025 онд 32 байршилд амралт чөлөө цагийн талбай байгуулж тогтчууллаа. Тухайлбал Жаргалан сумын улаан толгой баг дэх соёл амралтын хүрээлэнг дурдж болно. Уг ажилд сумын төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Орхон аймгийн хэмжээнд гүйлтийн зам, спортын талбай, элсний талбай, ногоон байгууламж, тоглоомын талбай, чирэгжүүлэлтийн талбай зэрэг нийт 9425 м квадрат талбайд тогтчлт хийлээ. 2025 онд 429,450 гаруй мод тарьжээ. Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн 4 жилийн хугацаанд тарьсан модны тоо 5 сая гаруй болжээ. – 2026 онд Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой тохиож байна. 50 жилийн ойг өгсөн бүтээн байгуулалтын 124 ажлыг 58.7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар урт цагааны гудамжийг засч сайжруулах, дурсгал газар бий болгох,
хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрх чөлөөний өргөн чөлөөний Чандман уулзвараас 5 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг шинжлэх ажлуудыг хийнэ. Харин Эрдэнэт хотын унган иргэд хөдөлмөрчид Эрдэнэт хотоор угуулсан хэм бүхний дэмжлэгтэйгээр бий болгох хандивын санхүүжилтээр 88 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Үүнд цэнгэлд хүрээлэнгийн засвар, цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоом нэмэгдүүлэх, хаягжуултын стандарт нэвтрүүлэх, угтах хаалга орчмыг тогтчуулах, баян өндөр хайрхан болон бурхан багшийн сэрэг дүр орчмыг тогтчуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх юм а. (2025) онд хийсэн ажлуудыг нэг бүрчлэн нэрлэвэл их цаг орно. Тиймээс тоймлоод товчилсан дээр. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гарааны жил бас Эрдэнэт хотын төвд 50 жилийн октябр цаг хугацаа байсан гэдгээрээ онцлог байлаа. Богино хугацаанд олон ажил амжуулах гэж хэд адгавал алдаа гарах нь их. Тиймээс суйртай бодож, төлөвлөгөөтэй урагшилж алсыг харсан алхам хийх нь чухал. Засаг дарга ажиллаа авсан анхны жилдээ инженерийн шугам сүлжээ дэд бүтцэд ихээхэн анхаарсан ч үүнтэй холбоотой. Суйраа засчих бол түүн дээр хөгжлийг авчрахад илүү дөт болно. Харин 2026 онд аймгийн засаг дарга Зоригт баярын баг хамт олонтойгоо хийж хэрэгжүүлэх онцлог ажлыг товчлон хүргэе. Монгол Улсын засгийн газраас 2026 оныг боловсролыг дэмжигчил болгон зарласантай уялдуулан мөн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан. Нэг ээлж цөөн хүүхэдтэй анги зорилтыг хангах хүрээнд аймгийн боловсролын залбарт улс орон нутгийн төсвийн 47.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Гэр хорооллын багууд дахин хөрсний элэгдэл тоосчлтыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 13 багт 70.4 км гудамж хоорондын замыг сайжруулах, хотын төвийн гэрэл түлгийн хүртээмж өнгө үзмжийг нэмэгдүүлэх зорилгоор 6 байршилд 256 ширхэг гэрэл түлгийг шинээр хийнэ. Бологт дэд станцаас оюутад дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг барих ажлыг 4.5 тэрбум төгрөгөөр ашиглалтад хүлээн аваад байгаа 35 10 кВт-ийн Жингэл дэд станцын хуваарлах байгууламжийг барих ажлыг орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэнэ. Хотын төвийн 13.8 км авто замын хучилд сайжруулалтыг 39.7 тэрбум төгрөг, говьл баян булаг багуудад ус дулаан дамжуулах төвийг барихаар 4.6 тэрбум төгрөг зарцуулна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нэвтрүүлэх чадварыг сайжруулах хүрээнд шинээр Кувейтийн гудамжны аюулгүй тойргийн гүрэн байгууламж болон түнэлийн системээр шинжлэх 11-р хорооллын Г хэсгийг уурхай ажны гудамж буюу баян булаг багтай холбогдох авто замыг хийхээр тус төлөвлөжээ. Энэ онд эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хангалтыг 100% хүргэхээр зорж байна. Тодорхойлбол эрүүл мэндийн салбарт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бүсийн онцлогоо эмчилгээний төвийн онцлогоо эмчилгээний тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр зорилтод бүлэгт чиглэсэн эрт илрүүлгийг зохион байгуулах, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулахаар төлөвлөд байна. Энэхүү хотын тулгуур хөгжлийн түлхүүр болох дэд бүтц боловсрол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа төлөвлөж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэхэд 2026 оны үйл ажиллагаа чиглэх нэ.